Хувийн нууцлал гэж юу вэ? Хүүхэд байхад унтлагын өрөөнийхөө хаалгыг хаахыг хилдэг гэж ойлгодог байлаа. Харин тойловчигт үүнийг хүмүүсийн хараа хяналтаас ангид чөлөөтэй байх нөхцөл байдал гэж тодорхойлсон байна. Гэвч технологийн дэвшлийн дүнд нууцлал гэдэг нэр томьёо цоо шин утгыг илэрхийлэх болжээ. Онлайн орчинд хувийн нууцлал түүний үр дагаврыг ойлгох нь бидний зайлшгүй мэдэж байх зүйл болоод байна. Эндээс л big data гарч ирдэг. Үндэ та бидний интернетэд хийж байгаа бүх үйлдэлийг хянаж байдаг. Тэр үйлдэлүүд нь тоон өгөгдөл болж түүнийг системд нэгтгэн шинжилж байгааг big data гэдэг. Энэ бол таны Google хайлтаар 1 минутын өмнө хайж байсан барааны тухай зарууд тэр дороо нүдний чинь өмнө гарч ирэхээс хамаагүй гүнзгий ойлголт юм. Бид онлайн байхдаа ихэнх цагаа сошиал медиа сайтууд дээр өнгөрүүлж байдаг. Жишээ нь 2016 онд Facebook 1.9 тэрбум, Twitter 300 сая идэвхтэй хэрэглэгчтэй байжээ. Эдгээр сайтуудыг ингэж асар олон тооны хүмүүс тогтмол хэрэглэж байгаа нь энэ хэмжээний өгөгдлийг ашиглан тэндээс хэрэглэгчдийг онилж тэдэнд нөлөөлж чадах зар сурталчилгаа байршуулах боломжийг олгодог. Судалгаагаар сэтгэл судлаачид дурын нэг Facebook хэрэглэгчийн дарсан 68 лайк дээр үндэслэн тэр хүний арьс өнгө, бэлгийн чиг хандлага, дэмждэг улс төрийн нам, шашин шүтлэг, тамхи мансууруулах бодисын хэрэглээ, тэрж байтугай эцэг ихэн салсан эсхийг ч мэдэх боломжтойг баталсан байна. Харин зөвхөн 70 лайкын тусламжтайгаар big data шинжээчид таныг найзуудаас ч илүү мэдэж чадах бол 150 лайкаар аав ээжээс ч илүү, 300 лайкаар эхнэр юм уу нөхрөөс ч илүү, тэрнээс олон лайкаар бүр өөрийг чинь өөрөөс ч илүү мэдэх боломжтой ажээ. Facebook хэрэглэгчтэй хувийн нууцлалын тохиргоогоор хангадагч маш олон хүмүүс янз бүрийн сонжоо, хөгжөөнд тоглоомуудаар дамжуулж тэдгээр аппликейшнуудад өөрийн хийсэн үйлдэлүүдийн түүх рүү нэвтрэх боломж олгож хувийн мэдээллээ задлж байдаг. Европын холбооны улсуудад хуулийн дагуу хүүхний онлайн мэдээллийг тухайн хүн зөвшөөрсөн тохиолдолд ашиглаж болдог бол Америкийн нэгдсэн улсад тухайн хувь хүн эсэргүүцээгүй бол хувийн мэдээллийг ашиглахыг хуулиар зөвшөөрдөг байна. Илүү бодит жишээн дээр харахын тулд 2016 оны Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар авч үзье. Тухайн үед ерөнхийлөгчөд нэр дэвшигч Дональд Трамп, Cambridge Analytica гэгч big data компанийг хөслөн ажилуулсан байдаг. Энэ компани нь мөн Brexit-ийн кампанид ажилд оролцсон ч гэх цуурхал сүүлийн үед гарсан юм. Cambridge Analytica 3 төрлийн замаар хүмүүст нөлөөлдөг. Хувийн профайл, big data analysis, зар сурталчилгаа. Big data analysis нь таны хувийн профайл дээр зөнгөлөн хийгдэж буй үйлдэлүүдийг шинжилдэг бол зар сурталчилгаа нь хувь хүний хэрэгцээ шаардлага зориудаар нийцүүлсэн рекламаар хэрэглэгчдийг татаж байдаг. Хоёр хүн байна гэж төсөөлье. Нэг нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй, аимхай, ганцаардмал, нөгөө нь хуучинсаг, гэр бүлээ нэгдүгээрт тавьдаг хүн. Одоо харин тэдний Facebook дээр гарч ирэх рекламыг харцгаая. Энэ нь Америкийн нэгдсэн улсад хувь хүн бие хамгаалах зорилгоор галт зэвсэг эзэмших хэрэгтэй байдаг гэсэн хуулийн залттай холбоотой реклам байг. Эхний хүнд болзошгүй хулгай дээрмийн тухай дүрс гарч ийм үед бие хамгаалах зорилгоор ашиглах буутай байхад зориулсан даатгалын тухай реклам гарч ирнэ. Харин хоёр дахь хүний Facebook хуудсанд аав хүү хоёр хоёулаа буу барин ан хийж яваа реклам гарч нар жаргаж байгаа дүрс гарах болно. Трамп эдгээр сурталчилгааны хэрэгслүүдийг өөрийн талд ашиглахаар Cambridge Analytica-г хөсөлсөн юм. Трампын бараг бүх мессеж өгөгдөлд суурилсан байв. Facebook-оор цацхад үзэгчдийн сэтгэл зүйд тохирсон сурталчилгааг олохын тулд Трампын баг 175 мянган гаруй хувилбарыг туршиж үзжээ. Клинтоныг дэмжигчдэд түүний кампанид ажлын алдааг харуулах юм уу эсвэл Трамп өөрийн дагагчдыг илүү өдөөх зорилготой ямар ч мессеж байсан тэр нь сонгогч бүрт хамгийн ихээр нөлөөлж чадхаар тусгайлан бүтээгдсэн байсан юм. Тэдгээр сурталчилгаанууд өрсөлдөгч талынханд мэдэгдэхээргүй зөвхөн хувь хүнд чиглэн хийгдэж байсан тул олон нийтийн анхаарал шүүмжлэлд өртөөгүй байна. Үүнийг Facebook-ийн хар постууд ч гэж нэрлэдэг. Ийм төрлийн кампанид ажиллана Cambridge Analytica компани Америкийн хүн амыг ямар хэмжээгээр хэр наривчлалтайгаар хуваарлан сонгож ажилласныг хэмжихэд хэцүү болгодог. Харин баримтаас харуул Трамп 7 дугаар сард $100,000, 8 дугаар сард $250,000, 9 дугаар сард $5 сая төлсөн бөгөөд Cambridge Analytica-гийн захирал тэд нийт $15 сая гаруй Трампаас авсан гэж мэдэгдсэн байна. Эндээс ойлгож авах ёстой зүйл бол онлайн нууцлалыг хайхрахгүй орхих зүйл биш юм. Хувийн нууцлалыг хангаснаар таныг танихгүй хүмүүсээс хакеруудаас хамгаалахаас гадна өөрийн мэдлэгүүгээр ямар нэг зүйлийн нөлөөнд автахаас хамгаалах болно. Big data компаниуд таны сошиал медиа аккаунтаас ямар мэдээлэл цуглуулж авч чадахыг мэдхийг хүсвэл apply-magic-sauce.com руу орж үзээрэй. Ямар үнэн гарахыг нь гайхах бий. Бид таныг айлгаагүй бидтэй. Мэдлэг бол хүч гэдгийг санаарай.
Хэр ихийг мэдэн төдий хэмжээгээр бид нэг нэгэндээ сайнаар тусалж чадна. Энэ видеог найзуудтай шеэрлэж тэдэнд мөн мэдлэгийг түгээгээрэй.